Халаагуурын онцлог гэх юм бол манайх ерөөсөө дулаанаа л өөр дээрээ нөөцлөдөг. Нөөцлөж байгаа дулаанаа манай халаагуур 20 дулаан алдагдaltaгүй бол 24-өөс 36 цаг дулаанаа барьдаг гэсэн үг. Тэгэхээр цахилгааны хэмнэлт бол бүр 60-аас 70% хэмнэдэг байхгүй. Бусад халаагууртай харьцуулбал. За бидэд бас энэ нөгөө дулааны сэргээгчдийн эрчим хүч энэ төвийн захилгаанаар халж байгаа энэ тэн халаалтын системүүдийг яг айлууд дээр хэр одоо байршуулсан байна. Хэдэн айлаар орж яваа юм. Тий, судалж. Хааны төлбөрөөр нь хэр гарч байна? 285 гарснаас 185 хөнгөлөлөө. Тэгээд Та суугач. 100 за яг 100 мянга болсон. 125. Одоо энэ би хараад гэж өөрөө дээр. Өөрөөх нь эргэлээтэй давхар. Тий. Нөгөө 100 юуныхаа плетигний хөргөгч ингийн хэрэглэнүүд те. Тэгээд манайх юу байдیں۔ Бүх юу бол одоо юу яа штэ. Нөгөө юугаар хийчтэй. Энэ хараа. Ингэчэд басчих. Оо за. Тэгээд төлөхт өн хөнгөлтөө идлээд 103,539. Тийм ээ. 80 квадрат дээр төлөвлөс нь маш бага зардал гарч байна. Өөрөөр хөнгөсөд нийтээ 100 мянга. Тийм байна тий. Наднаас хойш би бол одоо сайхан байна уу. Ингээд халууд үгээд сооч ус. Тийм байна. Халуун байна шүү дээ таны дулаахаас. Одоо энэ ухаалаг төхөөрөмж хуучин төхөөрөмж нэрийг санагдсан байна тий. Тэгээд энэ ухаалаг төхөөрөмжтэй. За. Тэгээд энэ ухаалаг төхөөрөмж тавьчихлаа. Энийг бол цагаар өдөртөж болно. Эсвэл өрөөний температураар өдөртөж болно. За. Тэгэхээр энийг өрөөг 25 байлга байдаг юм бол 26 өрөнгөт өөрөө онторчин. 23 өрхөнд буцаад асдаг ч юм уу тий. Яаж л температураар өдөртөж болно. Эсвэл орой 9 юм уу 10 та асаагаад өглөө 9-д унтраа. Энэ ч одоо унтсан байна шүү. Одоо унтарсан байгаа дээр хэд зааж байна? 181. 181 ба. 184.2. 190 шүрж юм бүр. За энд одоо бас ямар нэгэн пар байхгүй тий. Ихэд хэд зааж байна? 24 тоо. 24 тав байна тий. Ямар ч бодлоо. Энэ бол одоо энэтэйс нөгөө энэ уг нь террас байсан онгорхой. За. Тэгээд би нөгөө битүүлээд бас дуулаад тэгээд юм байсан. Цогон дээр 20 зааш. За. Харахгүй юу яаж Нар гараагүй. ямар ч юм байхгүй. За. Ерөөсөө нөгөө сайхан утаагүй орчинд очиж байгаа гээд энэ сонголтыг болоод энэ Warmax-аар хийсэн. Тэгээ ерөөсөө хамгийн түрүүнд утаа гарахгүй ийм дулаан Warmax-ыг тавьсан. Тэгээ одоо тех тухайн цаг үед тавихад бол одоо хэд гарах вэ яах вэ гэж санаа зовж байсан. Сүүлд нь бол эхний сарын төлөөр үзээд баярлсан. Сайхан юм байна. Үүндээ шөнийн тоогоор хандчаад өдөр бол зарцуулах юм өөч байхгүй. 80 м² гэж. 80 м² одоо яг хэдэн Warmax тавьж байна? Нэгд Warmax. Сарын төлбөрөөр ойролцоогоор хэд гарч байна? Сарын төлбөрөөс хамгийн их гарсан нэг цахилгааны мөнгө нэмэгдсэн шүү дээ нэг огцом. Тэгэхэд манайх 120 мянга гарсан. Ерөөсөө шөнийн тогийг ташигтана. Тэгэл өдөр бол эн чи одоо оройны 21 цагаас өглөөний 9 цаг хүртэл уг нь 6 байсан. Тэгээ 9 болгоцсон. Тэгээ 9 цаг хүртэл одоо дулаан нөөцтөн. Тэгээ 9 цагаас хойш оройны 9 цаг хүртэл оройны 21 цаг хүртэл гэсэн үг. Нөгөө нөөцсөн дулаанаараа одоо энэ бол нөөцсөн дулаан юм байна.
8 цаг залгадаад над чинь тотнолын тооцооны талаар 700 гарс болж байгаа. Тэгээ би салгаж хачаад бүтэн хоноод дахиад хэмжилт хийхгүй юу. Тэгэхэд 100 орчимтай л байгаа. Тэгвэл маш сайн дулаана. Би ч уусаа дотроо 600-аас дээш яваа штэ. Тийм байна тий. Зөө. Тэгээд агаар хуураш болохгүй. Тийм. Үнэргүү. Тийм. Дээрээс нь нөгөө нэг Great Britain гэдэг штэ GB стандарт гэдэг штэ тий. Английн 2 стандартыг хангадаг. Нэг нь болохоор энэ цахилгааны аваар ослоос хамаарат гал гарахгүй гэдэг стандарт. Тэрийг хангадаг. Нөгөөх нь болохоор дулаанаа нөгөө барих ёстой хугацаанд барьдсан байна гэдэг ийм 2 стандартыг хангадаг. Тэгээ энэ чинь нөгөө дифференциал хамгаалалттай зүгээр хүйдэл хэсгээр хаядаг автомат байдаг шүү дээ. Дифференциал хамгаалалт гэдэг чинь нөгөө үнэ хамгаалдаг байна. За. Тийм ээ. Янз бүрийн Ингээл хажуугаар шүрэхэд логин залгаа болоод одоо ингээд ингээ хөрөхөд логин залгааны хувьд чинь бол тогон цохиулна шүү дээ. Тэрийг хамгаалсан хамгаалалт. Тэгээ давхар энэ гаражтаа би бас дахиад нэг юм автомат авчихсан. Тэгээ тэрийг би сая хятад руу загчлаа л да. Нөгөө Wi-Fi-гаар өдөрдөг бүр үүжээ хэмждэг. тийм. Манай нөгөө Wi-Fi руу шилжүүлсэн төхөөрөмж маань нэг давуу тал нь нөгөө энэ төхөөрөмж хэдэн киловатт хэрэглээд байна гэд нэр бүх зарцуулалтуудын бүгднийг гар утсан дээр гаргаж өгдөг. Одоо ингээд батарейн 20% зэмэглэлтэй. Тэгээд энд батарейнаас одоо ерөөсө бараг юм авахгүй байна. Тэгээд энэ чинь нөгөө батарейгаан зэмэглээ явж байгаа байхгүй. Тэгээд яг энэ төхөөрөмж нарны энэ гадна талын панел тэгээд янз янз. За нэг үндсэндээ 20 ватт энэ чинь баг хүчтэйс нэгэлдэг байхгүй юу? Тэгэхээр өндөр гүйдээр зэмгэлдэг. За. Ийм л юм байна. Тэгээ энтэйг хослол бүр илүү их үр дүнтэй. Илүү үр дүнтэй болох нь л гэж ойлгох нь шүү, тийм ээ. Тэсгээс тийм зээл гаргаад өгчдөг бол сайн байна. Эсвэл банк санхүүгийн байгууллагын шалгуур үзүүлэлтийг жоохон буулгаад өгвөл те. Ядаж нэг юм настай хүмүүс чинь одоо юу гэдгийг хулигтаад алга болно гэдэг юм бараг л байхгүй шүү дээ. Нэг бүс өрн дээрээ байгаа хүмүүс. Тэгэхээр тийм хүмүүсийн орчин нөхцөлийг зээлтгчээс өсвөлээл шаардлага нь өндөрсөн явчихад байна шүү дээ. Тэрийг нэвтэйхэн зохицуулаад өгчих юм бол бид нэр утаанаасаа салах бололцоо бол бүр илүү л байгаа гэсэн үг. Дээр нэг чухал юм байна. Тэрний үгээр одоо ингээд шөнийн цагаар ажиллаж шүү дээ юм чинь те. Тэгэхээр нөгөө нэг их хичээлийн цагаар цахилгааны ачааллыг маш их хөнгөлж байгаа байхгүй. Олон айл байх тусмаа одоо юу гэдэг нэг 500 айл ийм юмтай болчих юм бол бараг шинэ цахилгаан станц барих хэмжээний хэмжилт гарч байгаа. Тийм. Тооцоололоо тий. Одоо энэ бүр эрчим хүчний 4-р цахилгаан станцын дарга байсан хүн хэлж штэ. Тоос маань ийм тоос ба. Энэ ингээд 8.8 ил. Зөв. Ер нь бол тэр чигээр магний гэдэг материал легл одоо ингээд хевлээд 96 цаг 1500 градусд шатааж гаргаж ирж байгаа тоос ба. Тий. Тэгэхээр ерөнхийдөө энийг л одоо тенээр халаагаал тэгэл энийг л энэ л ингээд дулаанаа барьж яадаг. Энэ бол нөгөө нэмэх 600 Цельсиус илүү хал улаас нөсөө шүү дээ. 8.8 ил. Тэгээ нэг халаагаараа л ер нь ингээд энэ байшин бол ганцхан халаагаараа ингээд шатаж өгөх гээл хийж байгаа. Тэгэхээр хэдэн квадрат гэлээ энэ байшин? 28 квадрат. 28 квадрат. Бараг л гэр гэсэн үг юм ба шүү дээ. Тийм. Таваалтай гэр гэсэн үг. Тэгэхэд 3.2 кВт-тай нэг зуухаар л халаагаараа л халааж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол энэ бүр амар халуун байд. Эдгээр энийг онгойлгочих. Цонх мох онгойлгочих. Тэрнээс бүр амар халуун байдаг. Бид нэр 24 оны намар энэ үйлдвэрт ирээд тэгээд угсралтуудаа хийж эхэлсэн. Тэгэхээр халаагуурын онцлог гэх юм бол манайх ерөөсөө дулаанаа л өөр дээрээ нөөцлөдөг. Нөөцлж байгаа дулаанаа манай халаагуур дулаан алдагдaltaгүй бол 24-өөс 36 цаг дулаанаа барьдаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бүхэл бүтэн нэг хоног тал те дулаанаа хадгалж барьдаг
Тэгэхээр цахилгааны хэмнэлт бол бүр 60-аас 70% хэмнэдэг байхгүй. Бусад халаагууртай харьцуулбал одоо хамгийн төгс үйлбэр дээр очсон буюу хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй болцсон хүртлээ ингээд хөгжөөд одоо энэ одоо бид нэр борлуулад ингээд угсраад явж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө авахгүй. Тэгээ дээрээс нь агаар хурвашуулахгүй тийм давуу талтай байна.